Та хорон бүр халдлагад өртөж байдаг. Нүдэнд үзэгдэх бактери, вирус, бичил биетүүд ямар нэгэн аргаар таны биед нэвтрэхээр зэхэж байдаг. Эдний дундаас таны биед нэвтрэн орсон тохиолдолд хизээж устдаж үгүй болох вирус бол хүний дархлал хомсдлын вирус HDHV юм. Одоогийн байдлаар HDHV-г устгах аргыг хүн төрөлхтөн олоогүй байна. Дэлхийн нийтийн эрүүл мэндийн гол асуудлын нэг болсон HDHV-гийн халдвараар 78 сая хүн өвчснөөс 35 сая нь дохын улмаас нас орж сүүлийн 1 жилд 2 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Монгол улсын хэмжээнд 2016 оны эцсийн байдлаар HDHV-гийн халдвартай 218 тохиолдол бүртгэгдсэн ба үүний ард 457 хүн халдвар авсан байж болох тооцоолол хийгдсэн байна. Тэгэхээр HDHV хэрхэн доох үсгдэг талаар ойлголт авцгаая. HDHV нь эхлээд хүний бие махбодод нэвтрэн орж эсүүд рүү довтлон хэд дахин өсч үржиж улмаар дархлааны эсүүдийг устгадаг. Энэ үе шатанд ихэнхдээ ханиад хүрсэн мэд шинж тэмдэг илэрдэг боловч амь насанд хараахан аюул учрахааргүй байдаг. HDHV-гийн халдвартай хүн хэдэн сар тэр байтугай хэдэн жилийн турш цоо эрүүл мэт байх боловч вирус дархлааны эсүүдийг устгасаар л байдаг. Дархлааны эсрийн тоо аажмаар буурсаар альва халдварт амархан өртөмтгий болдог. Үүнээс үүдэн халдварт өвчин тусах, порт хавдраар өвчлөх, мэдрэлийн тогтолцооны хямралд орох гэх мэтээр амь насанд эрсдэл үүсдэг. HDHV-гийн халдварын энэ үе шатыг доох гин. Нэгэнт HDHV хүний дархлааг устгаж дохын шатанд шилжсэн нөхцөлд хүндэвтэр халдварын улмаас тодорхой хугацааны дараа нас ордог. Сайн мэдээ гэвэл HDHV-гийн тархалтыг зогсоож дархлааны эсүүдийн тоог хэд бууруулахгүй байх маш өндөр үр дүнтэй ийм бэлтгэлүүд байдаг. Энэ нэмүүдийн тусламжтайгаар HDHV-гийн халдвартай хүмүүс илүү урт хугацаанд эрүүл мэт амьдрах боломжтой. Гэсэн хэдий ч HDHV-гийн халдвартай хүмүүс үлдсэн амьдралынхаа туршид эмээ өдөр бүр тогтмол хэрэглэх шаардлагатай. HDHV дараах замуудаар халдварладаг. Хамгаалтгүй бэлгийн хавтлаар халдвартай цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, зөв тариурыг дамжуулан хэрэглэснээс жирэмсэн ихээс уурагт төрөх үед болон төрсний дараа хөхний сүгээр дамжин халдварладаг. Азар, агаар, шүлс, хөлсөөр дамждаг бусад халдварт өвчнийг бодвол хамгаалах, сэргийлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл та HDHV дохтой хүнийг тэрвэрх, хоолоо хувааж идэх, бүр цаашлаад үнсгэд ч халдвар дамжихгүй гэсэн үг. Тиймээс хэрэв та HDHV дохтой амьдарч хэн нэгнийг таньдаг бол ялгарлан гадуурхалгүйгээр сэтгэл санааг нь дэмжин тэтгэж, найзалж, хамтдаа суралцаж, ажиллаж амьдрах бүрэн бололцоотой. Тэгэхээр хэрхэн сэргийлэх вэ? Та HDHV болон бэлгийн замаар дамжих бусад халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд төв аим зарчим баримтлах хэрэгтэй. Тэ буюу тэвч бэлгийн харилцаанд орох хэсгээ бие даан шийдвэрлэх насанд хүрээгүй бол бэлгийн харилцаанд орохоо түр хойшлуул. Үү буюу үнэнч бай. Та бэлгийн харилцаанд орохоо бэлгийн хостойгоо хамтран ярилцаж шийдсэн бол бие биедээ үнэнч байж тохиолдлын бэлгийн харилцаанд орохоос татгац. Б буюу бэлгэвч хэрэгэл. Хэрвээ та нэгэнт бэлгийн харилцаанд орохоор шийдсэн бол бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэж заншаарай. Бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэснээр хүсээгүй жирэмслэлт HDHV-гийн халдвар болон бусад бэлгийн замаар дамжих халдвараас таныг болон таны дотны хүмүүсийг тань хамгаалж чадна. М буюу мансууруулах бодисоос ангид бай. Дээр хэрэгслүүдэд орсон бол шинжилгээ өгч халдвар авсан эсгээ мэдэж болно. Гэхдээ ганц удаагийн биш давтан шинжилгээ өгөх шаардлагатай. Яагаад? HDHV-гийн халдварын үед цонх үе гэж байдаг. Энэ нь HDHV хүний биед нэвтэрсний дараа 3-7 хоногоос 3 сар хүртэлх хугацаанд шинжилгээгээр илэрхгүй байхыг хэлдэг. Шинжилгээгээр HDHV-гийн халдвартай нь илэрхгүй цонх үедээ байгаа хүмүүс бусдад HDHV-гийн халдварыг гинжин хэлхээгээр дамжуулсаар байдаг. Та үзлэг шинжилгээнд хамрагдахын тулд аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, халдварт өвчин судлалын үндэсний төв, мөн өсвөр үе төвүүдэд хандаж үн төлбөргүй таны нууцыг хадгалсан тусламж үйлчилгээг аваарай. HDHV доох бэлгийн замаар дамжих халдварын гинжин хэлхийг зөвхөн та зогсоож чадна.